Монгол улс АСЕАН-ын дэд түвшний 11-р уулзалтыг эх орондоо ирэх 7-р сард зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал өнгөрөгч мягмар гарагтай гадаад хэргийн яамнаас АСЕАН-ын үеэр ирэх төрийн өндөрлгүүдийг байрлуулах АСЕАН виза хутгахны бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан 5-р сарын 1-нд хүлээлгэж өгнө. Харин зочдыг тээвэрлэхэд 350 машин шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран машиныг татвараас чөлөөлөн оруулж ирж АСЕАН-ын үеэр түрээслэх байдлаар ашиглахаар зохицуулсан. Мөн автоцам нийтийн тээврээс эхлээд зохицуулалтыг төлөвлөгөөний дагуу хийсэн хэмээн явцын талаар мэдээлсэн юм а. Тэгвэл Европын холбооны АСЕАН хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэттисон Монгол улсыг АСЕАН-ын бэлтгэл ажлаа сайн хангаж байна гэх үнэлгээг өгчээ. Энэ жилийн хувьд АСЕАН-ын дэд түвшний 11-р уулзалт нь АСЕАН-ын 20 жилийн ойд давхцаж байгаагаар онцлог гэдгийг дурдаад Монгол улс олон улсын баг хурлыг амжилттай зохион байгуулсан туршлагатай учраас АСЕАН-ыг ч мөн дээд хэмжээнд зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Монгол улсын хувьд АСЕАН-ын бэлтгэл ажлыг сайн хангажээ. Ер нь Монгол улсын засгийн газар олон улсын баг хурлуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал ардчилсан орны хамтын нийгэмлэгүүдийн баг хурал, Европын аюулгүй байдал хамтын нийгэмлэгийн баг хурлыг зохион байгуулж байсан учраас энэ удаад АСЕАН-ыг дээд хэмжээнд амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна. Европын холбооны зүгээс дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бэлэн байна. Гол нь АСЕАН-ны нарийн бичгийн газаргүй гэдэг утгаараа хурлыг зохион байгуулж байгаа улсуудад томоохон сорилт болдог. Тэр хэрээр хурал зохион байгуулагч орнууд хоорондоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж уялдаа холбоотой ажиллах давуу талтай байдаг гэлээ. Мөн энэ жилийн хувьд АСЕАН-ыг өгсөн 9 уулзалт арга хэмжээ зохион байгуулагдана гэдэг утгаараа онцлогтой юм байна. Зөвхөн удирдагчдын төвшнөр хязгаарлагдахгүй сангийн сайд, гадаад хэргийн сайд, боловсролын сайд, соёлын сайд нарын уулзалтыг зохион байгуулдаг учраас тэр хэрээр гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж хэмээн албаны хүн зөвлөж байна. АСЕАН зөвхөн удирдагчдын уулзалт төдийгүй эдийн засаг, бизнесийн салбаруудгээд олон түвшинд зохион байгуулагддаг. Тухайлбал сангийн сайд, гадаад хэргийн сайд, боловсролын сайд, соёлын сайд нарын уулзалтыг зохион байгуулдаг. АСЕАН нарийн бичгийн газаргүй учраас хурлыг зохион байгуулж буй улсуудад томоохон сорилт болдог. Хурал зохион байгуулагч орнууд хоорондын хамтын ажиллагаагаа ч өргөжүүлдэг юм а. АСЕАН-ыг өгсөн 9 уулзалтын эхнийх нь ирэх 4-р сарын 21-22-нд болно. Энэ уулзалтанд урьдчилсан байдлаар 20 гаруй орны төлөөлөгчид ирнэ гэдгээ мэдэгджээ. За бүх АСЕАН-ын гишүүн улсуудаа түншүүдтэй урилга өргүүлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар 20-од улсаас одоо оролцоно гэж хариу ирчээд байна аль бисоор. За түүн дотор одоо нэлээд хэдэн улсын спикер одоо нэгсэндээ парламентын дарга нь ирж оролцоно гэдэг аль бисаар биднэрт мэдгчихэд байна. За тэгээд бусад улсуудаас хариу ирэх бах нэлээд одоо олон орны парламентын спикерүүд ирж энд суулгах хаа гэж бид нар ингэж хүлээж найдаж байгаа. 4-р сарын 21-22-нд парламентын уулзалтанд Аз Европын холбооны парламентын удирдагч гишүүд оролцох юм байна. Харин түүний дараа 6-р сарын дундуур сангийн сайд нарын уулзалт болно. Цаашлаад сар бүр АСЕАН-ыг өгсөн сэтгүүлчдийн уулзалт, бизнес болон иргэний форум зэрэг уулзалтыг Монгол улсад зохион байгуулна.